Сайн байцгаана уу? Бодлын эзэн подкаст эхэлж байна. За одоо бид нэг нийтийн ойлголтоогоо энэ цаг үе маань нийгэм маань хүн шиг хүн өрөөсөө байхаа байцсан байна. Хүнээ алдсан байна. Хүний хүмүүс чанар муутсан байна гэл их ярьдаг болсон байгаа даа. Энэ ч одоо хүмүүст их мэдрэгдчихээн, нийгэмд ч одоо хүмүүс яг амиа л бодхоос биш одоо хүнийг бодхоо байсан цаг болчиход байна л да. Одоо хүн шиг хүн гэж одоо ямар хүнийг хэлээд байна? Хүний хүмүүс чанарын тухай. За бид нэр угаасаа хүн шиг хүн байна гэдгээ бүр мартцсан. Одоо хүн шиг хүн гэдэг нь ерөнхийдөө бол бидний энэ дээд эрчмүүдээс орж иж байгаа мэдээлэлээр зүрх сэтгэл нь бүр нээлттэй хүнийг хүн шиг хүн гэж хэлж байна. Одоо хүн гэдэг ойлголтын чинь дор бидний сүнс бидний энэ биеэр дамжуулаад амин арчмаа урсгаж бидэд амьдралын мөн чанарыг бидний дотроос зүрх сэтгэлээр минь дамжуулаад мэдрүүлж байгаа тийм үү? Ухамсараар минь дамжуулаад оюун бодлоолгож мэдрүүл. Биеийн хөдөлгөөн хилэмжээр минь дамнуулаад бас хүн шиг хүний мэдрэмжүүдийг өгнө шүү дээ. Гэтэл бид энэ хүн шиг хүн гэдэг мэдрэмжээс хитэ алсарсан. Хүн байхыг ойлгохоо болчихсон үе. Энэ нь яагаад гэвэл хүн зөвхөн өөрийгөө бодож эхэлснээр хүн биш амьтанлаг төлөвт орчод байгаа байхгүй юу? Яагаад хүн гэж зөвхөн өөрийгөө бодохоор амьтанлаг болчиход байгаа гэхээр амьтны инстинкттэй болчихж байгаа гэсэн. Амь хамгаалах. Гэтэл амьтанд чинь одоо их амьтан бол үр төлөө хамгаална, тэжээн, тэтгэн. Энэ амьдрал гэдэг одоо үйл явцыг чинь тий идэж ууж өмсөж зөөж хэрэглэж одоо нэг хэрэгцээнээс нөгөө хэрэгцээний хооронд одоо нэг итгэхийн төлөө амьдрна гэдэг шиг тий. Энэ амьдрал чинь амьтанлаг амьдрал руу орж шүү дээ. Гэтэ амьтдыг тэгж дорд үтсэнгүй. Аюуны амьтад бол тий одоо хоол хүнсээ нөөцөлж бидний энэ оюун ухаанд төлөвт оршиж одоо нөөц үүсгэж амьдрын гэхээсээ илүүтэй яг одоо хоол олж идээ түүнийгээ одоо 1-2 хоногт л нөөцлөөл түүнээс цааш нөөцгүй байгаа шүү дээ. Ерөнхийдөө нэг идэхийн төлөө хоол хүнс гэдэг зүйлийн төлөө өсөж үржихийн төлөө тий өөр одоо тухтай байх тэр орон зайгаа бэлтгэхийн төлөө тийм л амьдралаар амьдарч штэ. Тэгвэл зөвхөн амиач ихэд хүн яг юм амьтанлаг сэтгэл хэрэг хандна. Учир нь маш их айдас давтаж амьд оршихуйгаас алслагдсан тул одоо хувийн ачийн гэж чинь зөвхөн өөрийгөө бодно. Бусад амийг бодохгүй байх шүү дээ. Тэгэхээр бусад амнаасаа тасарчж байгаа юм. Тэд юу бодож, юу сэтгэж, юу мэдэрдгийг мэдэрнэ гэхээс илүүтэй өөрийнхөө мэдрэмжийг урдаан тавьж өөрөөсөө өөр юу ч бодхоо болно гэсэн үг шүү дээ. Тэр одоо хүн төрлөختөн ийм болоод удсан. Тийм учраас амьтанлаг байгаа юм. Амьтны инстинктэнтэй баригдчихин гэсэн үг шүү дээ. Агтал хүн шиг хүн гэдэг чинь одоо энэ амьдрал гэдэг энэ амьдралын мөн чанарыг ойлгож бүрэн өөртөө багтаач энэ оюун ухаан ухамсар гихч зүйлээрээ хөршгүй газарт хуурч сэтгэшгүй сэтгэж одоо өөрөөсөө бидний төсөөлөшгүй их тэр зүйлсийг ундрааж асар ихийг бүтээгч
тэр бурханлаг дээд чинь бидэнд байгаа шүү дээ. Бид үүнийгээ хайдаг учраас л үүнийгээ олох гэж өөрийн дотоодгүй ирмэлцдэг учраас одоо энэ бурхан шашин гэдэг зүйл чинь энэ дэлхийд жоршиж байна шүү дээ. Өөрхөн дотор байгааг мэдэхгүй гаднаас хайхаар тэдгээрийн хайгаад итгэж өөртөө даатгах бурхан гэгч зүйл нь бий болчиход байна. Одоо энэ бурхан шашин гэдэг зүйл чинь ясаман дээрээ өөрийгөө тэр зүйлд даатгаж ийн гэсэн үг шүү дээ. Түүнээс итгэлээ авч ийн, хамгаалагдсан. Түүнээс нэг аврагдах, амь аврагдах мэдрэмжүүд. Амиа хамгаалуулж штэ. Гэтэл энэ амийг чинь бид нар өөртөө хувиа ачиж хангалттай л хамгаалж шүү дээ. Гэтэл энэ өөр дотор байгаа тэр бурхан гэчиг хүмүүс хайх арга олохгүй байгаа учраас ханаас хайхаач мэдэхгүй байгаа учраас өөрийн ирэхгүй нэг хэлбэрт итгэж шүү дээ. Тэгвэл одоо та нар сонс. Та нар гаднаас бурхан шашинд итгэж ийн гэдэг нь итгэлийг олж авахын төлөө юм шүү дээ. Гэтэл энэ бурхан чинь та нарын дотор байна. Та нар өөрсдөө тийм өндөр бурханлаг тэр бурхан гэж найдаж тэр ертөнцийг аврана. Бүхнийг ухааруулна. Өгсөн хойноо бурханы оронд очино гэж итгээд байгаа газар чинь та нарт өөрсдөнд юм байна. Тэгэхэд үүнийгээ мэдэхгүй л байна шүү дээ. Тэгин шинжлэх ухаан шинжлээд ухаарч байгаа юм. Өөрөөр хэлбэл энэ та нарын материалын ертөнцийг та нарын ил ертөнцийн энэ богинохон ухаан дотор шинжилж тэндээс ухаарсан зүйлдээ итгэж байгаа юм. Та нар шинжлэх ухаанд итгэснээр энэ хэмжээстэй л одоо энэ дэлхий дээр юу нэгцээ түүн дээр л баригдана. Өөр юунд ч биш. Та нар шашинд өөр дотор байгаа бурхныхаа оронд итгэлээ гээд та нар түүний нөлөөнд оршигч л болно. Түүний хуулинд тэр шашинд баригдана. Тэр шашны үүсэл сурталд өмчлөгдөнө. Өөрөөр хэлбэл та нар түүнийхээ одоо муухай юм да. Боолн болчихж байгаа шүү дээ. Одоо хүн гэдэг амьтан өөрийгөө бүрэн нээж өндөр ухамсартаа хүрэхэд оюун ухаанаараа нээ хязгааргүй ухамсарлав. Зүрх сэтгэлээ нээ хязгааргүй хайрлав. Тэр нөхцөлгүй болцолгүй тэр хайрлав. Хүний одоо байгаа сэтгэлгээнд ч багтахгүй тэр хайр хүнээс ундардаг шүү дээ. Та нарын тэр гаднаас байгаа бурхны хайр чинь та нарын дотор байна. Тэгэхээр одоо бүхнийг өөрөөсөө хайдаг цаг ирсэн. Үүнийгээ хэрэгжүүлж чадвал та нар өөрөөсөө хязгааргүй их чадамжийг нэ тэр бурхнаа нэ. Гэтэл энэ бурхныг нээхийн тулд та нар өөрийн чөтгөрлөг байдалтайгаа нүүр тулдаг юм. Түүнээсээ айдаг учраас л нээж чаддаггүй байхгүй юу? Гэтэл тэр чөтгөрлөг байдал чинь та нарын айгаад байгаа тэр бүх зүйл чинь та нарын энэ бурханлаг төлөвийг өөр дотроо нууж байдаг. Гэтэл түүнийг ойлгож ухаарна гэдэг чинь өөрөө энэ их айдснаасаа
энэ хүсгүй байгаа тэр бүх зүйлээсээ чөлөөлөгдөх юм л шинчүүдээ. Гэтэл зүгээр л айчж байгаа байхгүй юу? Одоо тэдэнд итгүүлээд байгаа энэ чөтгөрлөг зүйл бол там. Бүх шашнууд тамын тухай ярьж там тарчлахыг сануулж байна. Өөрөөр хэлбэл та нар өөрөн өөрсдийнх нь дотор тэр там шиг зүйлтэйгээ нүүр тулна гэхээс айчж байгаа юм. Гэтэл цагаа тулахад энэ маш ад жаргалтай, адал явдалтай зүйлс байдаг. Та нар айж агаад нэгэн юмныхаа ард гарахад түүний ард та нарын бурханлаг төлөв нэг алхмаар ойртно. Тэгээд тэр алхам болгонд та нарын өөрөн өөртөө итгэх итгэл чинь нэмэгдэнэ. Өөрийн чинь чадвар чадамж нээгдэнэ. Энэ нь бэлэг. Айцтайгаа нүүр тулсныхан бэлэг шүү дээ. Гэтэл та нарын тэр айгаад байгаа бүх юмны ард та нарын тэр дотоод бурханлаг бэлэг нь байж хахад юундан айсан юм бэ? Айн гэдэг чи өөрөө яг юу гэсэн үг вэ? Айдас гэдэг чинь өөрөө ямар мөн чанартай юм? Айдас гэдэг зүйл бидэнд үргэлж нэг тийм доод хүсэхгүй мэдрэмжүүдийг төрүүлдэг. Төрүүлж байгаа учраас бид айчдаг. Жишээ нь та одоо шатнаас унаад хөлөн хугалах. Энэ ямар их өвдөл танд өгөх вэ? Тэгвэл та шат харах болгондоо хуугарсан хөлөө бодож өвдөлтөө мэдэрч байна тийм үү? Тийм учраас дотоодоо болгоомжтой бай. Дахиад унчих вэ гэдэг айдас. Эсвэл хөөхөд чинь тэр шат руу гүгээд бохоод артаасан сэртхийн айн. Нөгөө өвдөлтөө мэдрээд. Өөрөөр хэлбэл энэ айдас гэдэг зүйл та нарыг яагаад удирдах байгаа гэхээр та нарын биед чинь, сэтгэлд чинь, оюун ухаанд чинь өвдөлт мэдрүүлсэн учраас айчж байгаа юм. Гэтэл тэр хүн хүсээгүй шатаар өчнөө л олон бууна үстэй. Тэрийг тоолондоо айх ямар шаардлагатай юм? Айх тоолонд магадгүй айцаа чин дамнуулаад дараа нь дахиад юугаач хугалахын хэн мэдв. Учир нь та үргэлж өвдөлт айдас тэр зүйл дээрээ төвлөрч түүнийгээ бүтээж байгаа юм чинь. Эсвэл тэр чинь тэр шатнаас гэхээсээ илүүтэй өөр зүйлээс ч орж ирнэ. Учир нь та яг одоо айдас өвдөлтийг бүтээж бодож, сэтгэж, мэдэрч, боджуулж байна шүү дээ. Гэтэл бид хэллээ. Бид бол бодлын хүмүүс. Энэ бодол гэдэг зүйлээрээ түүндээ итгэсэн итгэлээрээ түүнийгээ зүрх сэтгэлдээ мэдэрсэн мэдрэмжээрээ энэ амьдралаараа бүтээгээд байна. Өнөөдөр хүн болгон танаа хэлдэг тэр манифест хүн болгон та нар өндөр бодож сэтгэж мэдэрч сэтгэл хөдлөлөөр илэрхийлж үйлдэж л хэвэл манифест. Гэтэл та нарын энэ хүсэхгүй байгаа энэ амьдралуудыг та нар айсан айдсныхаа үр дүнд л бүтээгээд байна. Гэтэл тэр айдас гэдэг юм чинь үнэндээ та нарын учрыг нь олж түүний ард гарч айхгүй байвал ирэх тэр өөрийн дотоод хайгаад байгаа бурхнаа олох шүү дээ. За тэгвэл одоо яах нь? Шатнаас унчих үедээ гэж айж, имэж, сэрдэхийн оронд шатаар бууж явахдаа
би энүүгээр одоо нэг унаж мэдэрч алдаж айсан. Одоо би илүү ихтэй, илүү буур сууртай, илүү одоо туршлагатай болсон. Тиймээс би одоо энэ шат гэдэг зүйл харин ч надад улам итгэл төрүүлж байна. Учир нь би туулаад үздсэн туршлагатай хүн. Энэ чинь харин ч намайг энэ дэшээ гарч доошоо буухад тос болж байна. Энэ харин миний үр хүүхдүүдийг өнөөдөр энд хүргэж гэрт нь оруулж байна. Энд би юунд айх гэж? Тийм үү? Одоо таалархаж туршлагасан туршлагандаа итгэлээ авах хэрэгтэй байна шүү дээ. Гэтэл хүн ингэж чаддаггүй юм. Учир нь тэр өвдөлт айцсан дээр л төвлөрөөд байна. Тэгээд айчж байгаа учраас айсан хүнд аргал хөдлөнө гихчээр амнасантай аюул үргэлж хаанаас ч хамаагүй ирэх мэт улам майхан вэ шүү дээ. Тэгвэл хүн шиг хүн болно гэдэг нь айдас бүрээтэйгээ нүүр тулаад асуудлынхан арт нь гарч өөрийгөө улам нээж тэгээд тэр унтсан мэдрэмжээ мэдэрч байгаа учраас өшөө өөр хүмүүсийг унсныг нь мэдрэмж нь адилхан учраас ухааруулж зөв замд нь зөв итгэлд нь зөв мэдрэмжинд нь зөв хандлаганд нь өргөж өгөх тэр туршлага сууж байгаа л байхгүй юу? Адилхан шатнаас унсан өчнөө олон хүн биш үү? Адилхан л айгаа явж байгаа. Тэгэхээр айцаасаа суралцсан гэдэг нь түүний ард гарч чадсан хүн бусдад гаргах арга замыг ойлгож хэлж өгч тэр хүмүүсийг энэрч хэрэгцээтэй зүйлийнхэн ард нь тусалж гайхаж чадж байгаа учраас тэр хүн бусад хүний хувьд бурхан нь болчихж байгаа юм. Өөрт нь яг бодитоор тусалж байна шүү дээ. Тэгээ өөртөө орох арга зам өөртөө найдах итгэлийг нь төрүүлээд өгж байгаа хүмүүс бурхад. Бурхан чинь зуучлсан бурхад байхгүй юу? Тэгэхээр өөртөө тохиолдсон болгон бусдад тохиолдсныг та нар мэдэрхэл юм бол тэднээс гарахт нь чин сэтгэлээсээ тусал. Тэг тоолн чинь та нарын нөгөө айман хуваа хичээгээд байгаа байдал чинь бусдад тусалж бусдын одоо айманд дэм үзүүлж байгаа учраас өөрийн ирэхгүй зөв сэтгэл чинь нээгдээд өөрийн ирэхгүй нийтийн ирээр итгэл чинь дүүрээд ингээд л та бусдаас хайгаад байгаа зүйлээ өөрөөсөө олж байгаа юм. Тийм учраас сурсан болгоно, ухаарсан ухаарлаа, туршлагацсан болгоно бусдад нээж ав. Энэ нь нээлттэй байгааг хэлж байгаа юм. Ингэж л хүн нээгдэж бусдын амийг боддог болсноор хүн шиг хүн төлөв рүүгээ орж байгаа юм. Гэтэл хүмүүс ямар их юм сурч, яасан их юм мэдэрч ойлгож хаад өөр дотроо алдчих вэ гэсэн айцаар хадгалаад явдаг юм дээ. Би л болж ивэл болоо. Миний сурсан мэдсэн зөвхөн намайг хамгаалж ивэл болоо. Миний өргөөхөд л бүтэн байвал болоо. Энд чинь яах гэж сурсан тэр их юмыг та өөрийнхөө нөхцөл боломж бүх юм хааж шүү дээ. Тэр жоохон сурсан, хувь ээжсэн жоохон орон зайдаа.
Тэгээд дүүрээд нөгөө мэдлэг нь галгаж салгаад өнөө жоохон тархин дотор нь гашилаад ирэхин цагт дахиад л яагаад сорно. Хайн. Олоод босдод өгөхгүй. Өмнөх нь багтаж шингэж ядаж яхад дахиад л хайн. Тэгээ сураад л хамгийн гол нь сурсан болгоно яаж ашиглахаа мэдэхгүй. Тэр чинь бусдын төлөө гэсэн сэтгэл тээж байгаа үед тэд нар чинь уужаж уугаан чинь тэл сэтгэл чинь нэгдэж байгаа учраас яаж ашиглах арга зам нь өөрийн дотоос чинь чиглүүлэгтэйгээр заагдаад ингээд сурсан болгон чинь одоо ингээд бусдад хуваалцаа суудаг хэрэгтэй зүйлс чинь болж хувирч байгаа юм. Хүнийг бүтээл гинэ. Хүн шиг хүн бүтээгч болт юм да. Бүтээн гэхээр нэг барилга байшин бариад материалын зүйлэн дээр нь л ойлгоод байдаг үгүй шүү дээ. Сурсан мэдсэн ухаарсан бүх юм бусдын төлөө яаж өгөх вэ? Төөнийг чинь бүтээл гэж байгаа юм. Арга зам нь олон янз шүү дээ. Хүн шиг хүн үргэлж дүүрэн байт юм да. Учир нь бусдын амин эрчмийг өөрийн амин эрчмээрээ тэтгэж тэд хичнээн их аж ахалтай өөрөн өөр дээрээ очиж байгааг хараад тэдний зүрх сэтгэлээс бэлгсэн тэр эрчмээр буцаагаад өөрийн эрчмэнд цохогдож зүрх сэтгэл нь бэлхэн гэдэг чинь өөрөө дахиад л нэгдхийг хэлнэ. Илүү том болж нэгдэнэ. Ингэж та хүнд юу өгсөн шиг өгсөн юм? Түүнийхэн хариуг өөрөө авсан шиг авдаг жамтай. Өгөө авааны хууль гэдэг чинь нэг ийм хууль. Хамгийн гол нь өгсөн шиг өгөх шүү дээ. Өгч хөднийхээ дагаа тэр зүйл хүнд улам хүчлэл, улам муухарлал, гомдол, цохрол, итгэл алдалт болж өөрийг нь улам хохироож, улам амтналаг болгодог. Одоо сэтгэлийг нь хороор дүүргдэг. Сэтгэлийн хор гэж яг юу юм бэ? Таны сэтгэл хувээчиг дээр тавигдсныг сэтгэлийн хор гинэ. Сэтгэл нь хордоод байна. Яагаад гэвэл зөв сэтгэл нь хаагдаад айцаар дүүрээд өөрөөс нь хайр биш айдас цацагдаж тэр айцаар нь бусд нь хооллож бусдын айцын мэдрэмжийг нэмэрлэж бусдаас айцыг өөрөө дахиж мэдэрч айцаас айцын хооронд амьдрахыг сэтгэл хордлоо гэж хэлж байгаа юм. Яагаад сэтгэл хордоод байгаа гэж айцаар дуурчгээд байгаа учраас айдас яагаад биднийг хордуулаад байгаа юм? Хордуулна гэж штэ. Хордно гэдэг чинь аливаа юмны дооц данж ихтгийг л хэлж байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл таны зүрх сэтгэл хаагдаж бүр айцандан бэлхаж айцаар дуурсныг хор гэж байгаа юм. Тэгвэл та нар өдөр болгон айж амьдрдгаа мэдэх үү? Ийдсэн уусан болгоноос айн. Заавал айдастай бодол агуулж идэн. Таргалж авахгүй. Эсвэл их хэдэд элэг цус өвдөчихгүй. Ходоод маань сунчихгүй. Хүүхдүүд маань энэ эцэн хоолндоо хордоод одоо чихэр хідвэл шүтэн өвдөчихгүй. Ханаад хурчихгүй. Битгүү айдас байгаа зү.
Ирүүл хоолоолоод идчих юмсан гэх мэт. За тэгээ айцаад амьсгалж шүү дээ. Өөрөө айдас цацаад цаацан айцсан үр дүн айдас урд нэрээд нийгмэн тэр чигтээ айдас. Хүн бодлогын бодол нь тэр чигтээ айдас. Хаасайгүй айдас. Телевизээр нэг хүртэл айдас цацагдаж байна шүү дээ. Хитэн кинонаас нэг хүртэл бөөн сэтгэлийн хор. Телевиз мэдээгээр нь битүү сэтгэлийн хор. Гүй та нар хоротож өглөө. Тийм учраас хор болж байгаа юм. Гэтэл хайр хизээч хүнд хор болдгүй. Хайранд хэмжээ ихтэн гэж байдаггүй. Учир нь хүн хайрыг өөрөөсөө гаргаж бусдаас хайр авч байгаа үед хүн улам өөр дээрээ ирж улам бүтэн болж байдаг учраас. Гэтэл хүн өөрөө бүтэн болно гэдэг энэ аялал чинь ямар их хайр түгэж, ямар их хайр авах үйл явц байдаг гэж санана. Тийм учраас энэ хайр арчин хүмүүс ангаж сангаж дутаад байна. Үргэлж биенээсээ хайр хүсэж байна. Өгөхгүй болохоор нь дахиад хортчихж байна. Гоныг шаналл зовлон хүлээлтэндээ автаад. За тэгэхээр хүн шиг хүн гэдэг чинь ухтаан болон өөрөө өөрийгөө бүрэн нээж олох хариуцлага өртөө авч өөртөөгөө шударгаар нүүр тулж байгаа. Өөрийн дотор байгаа чөтгөр болгоно нээн олж түүний ард орших бурхнаа хайраар дүүрэн олж авч байгаа. Өөртөөгөө бүрэн нүүр тулж өөрийгөө хайх бүрэн шийдвэр гаргасан. Тэр хүмүүс хүн шиг үнэ. Хүн болж байгаа юм. Апостол бол амьтан болж байна. Амьд авардаг. За нэг иймэрхүү байна да. За ингээд бас ажиад харуул хүн шиг хүн гэдэг чинь. Хэрвээ та өөрөө 3 охинтой юм бол 3 охиноо хайрлаж сайн хүнтэй суугаасай. Суусан нөхөр нь хайрлаасай. Ахуй амьдралд дүүрэн байгаасай. Охтын мөн сэтгэл бүдэн байгаасай. Гэх мэтчлэн сайн захныг л хүсэн шүү дээ. Тэгвэл та өөрийн аваад суусан их нэртэй яг тэгж ханддаг болов уу? Өөрийн ээжийг яг тэгж хайрладаг болов уу? Өөрийн үс санаж гомдож, харааж зүхэж, эсвэл хайр мэд хандж байгаа тэр олон хүмүүс чинь хэрвээ таны хөөхд байсан бол яах вэ? Өөрөөр хэлбэл хамгийн хайрладаг хүмүүстэйгээ адил бусдыг орлуулан хайрлаж ойлгоно гэдэг чинь өөрөө таныг нээж байгаа байдал. Та 3 охиноо хайрладаг байсан бол энэ аргаар 30 хүнийг хайрлаа. Танаас гарах ундраг 10 дахин нэмэгдлээ шүү дээ. Ойлгож хайрлна гэдэг чинь хамгийн хайртай хүмүүсийн оронд тавиад тэдэнд маань ийм зүйл тохиолдоод тэгэхээр тэд маань яг энэ хүн шиг ийм болчихсон байвал яана гэж бодож хайрлаж байдаг хүмүүсийн зүрх сэтгэлээр нь дүүргдэг шиг тэднийг зүрх сэтгэлээр нь дүүргэхийн тулд яаж дүүргэх арга хайж олно гэдэг чинь өөрөө бусдыг инэрч хайрлаж байгаа хэлбэр шүү дээ. Өөрийнхөө амийг хайрлаж өөрийгөө авардаг шиг бусдын амийг хайрлаж бусдыг аврах гэж бодож эхэлсэн цагаас л та нэгдэж эхэлнэ. Гэтэл ингэж бодож маш хэцүү. Яагаадгүй л өнөөдөр өөрөөсөө өөрийн бодхоо болтлоо. Өөр дээрэн төвлөрч гисэн хүн яаж бусдыг ингэж бодох юм?
Гэтэл хүнд өөрөө хайрлаад байгаа тэр зүйлийг бусдад бүрэн өгөх бүрэн чадамж байгаа шүү дээ. Зүгээр л өгч байдаг. Тэнд итгэл үнэмшлээрээ л өөрийгөө хааж байгаа юм. Би ийм хүнээгээ явж байгаа хүмүүс бүгд анхаарна уу? Та хизээж тийм хүн байдгүй. Хүн бол үргэлж хувьсан хөгжөж. Цаг ямагт хизээж байгаагүй дур төрхөд илгэн гарч идэг. Тийм гайхамшигт хуурмал амтан. Очин тэтэнд ухамсар байна. Ухамсар олон давхрахтай байна. Ухамсар нэг тоолонд давтамжаа өсгөх тоолонд танаас шид мэд эд мэд хизэж байгаагүй. Тэр зүйлс гарна. Үүнийг нь хүмүүсийг ухамсарт хүн гэж нэрлээд ухамсараа ашиглаад сурсан хүмүүсийг хүн шиг хүн гэж байгаа юм да. Гэтэл адын мухай хамгийн муу мухайгаар дуудулж ийсэн хүн бурхан болцсон явж л байдаг шүү дээ. Хамгийн ядуу хүн баян болцсон явж л байдаг. Хамгийн муухай аштай хүн хамгийн инэрэнгүү болцсон явж л байдаг. Тэгж хувцдаг юм. Тийм учраас өөртөө ийм хүн гэж дүгнж байгаа та. Яг одоо гацсан байна гэдгээ л сайн санаж ав. Ямар ч сүрэг зүйлийн ард үргэлж бэлэг байгаа гэдгийг сана. Өөрийн дотор байгаа сүрэг болгоно илчил бэлгийн олж ав. Хүсэхгүй байгаа бүх юмаа хүлээн зөвшөөр. Тэгвэл тэлнэ. Нэгдэж тэлж явахын тулд хүлээн зөвшөөрөхгүй хүсэхгүй байгаа бүхнээ л хүлээн зөвшөөрж хүс. Тэгвэл та тавигдана. Тэгвэл та гацаанаас гарна. Өөр яаж ч биш. Ингийн тул зориг хэрэгтэй. Хүсэхгүй байгаа зүйлээ хүлээж авах зориг. Тэр зориг тань яаж турах вэ? Яаж тийм зоригтой болох вэ? Үргэлж хайгаад хүлээгээд хүсээд үргэлж хаанаас ч хамаагүй олчих юм шиг итгэж байсан. Тэр бүх юм өөрт чинь байгаа гэхээр хүлээгээд ирэхгүй тэр зүйл өөртөөс гарч ирнэ гэж бодохоор өөрийгөө хүчлэн зоригчгүй яадаг юм. Зарим хүн ярьдаг. Надад маш сайхан зүйлс ирлээ. Амьдрал минь ажиглаад дүүрч байна. Би хизээч ийм сайхан амьдралыг өөртөө ирнэ гэж бодож байсангүй гэж ярьдаг. Гэтэл яагаад ирчих вэ? Тэр хүмүүс чинь өөрийнхөө тэр гацсан гацаа хүсэхгүй зүйлээ хүлээн зөвшөөрсөн учраас л ирж байгаа юм. Зүгээр гацаандаа байж байгаа хүнд хизээж тэр зүйлс ирэхгүй урд нь ирдэхүү байсан юм бол гацаанаас гарахаар л ирж байгаа шүү дээ тэр бэлэг гэдэг юм чинь. Хүн зовлон тохиолдоход цочрол авч гацаанаас гарч сэх хэрэг боломж ирдэг юм. Ягаад гэвэл тэр зовлон гэдэг зүйл нь өөрийнх нь хүсэхгүй нууж исэн зүйл өөрт нь хүрээд ирж байгаа юм. Тэгээд хүнийг ирэхээр нь өөрийн ирэхгүй давхаас өөр аргагүй болдог. Амиа аврахын тулд. Тэгээд тэр зориг нь орж ирж байгаа юм да. Гэтэл зориг нь аваад даван туулах хүчээ нэгтгэж чадвал хүн даваад гардаг. Гарч чадахгүй
зориулж чадахгүй гадчих бол тэр зовлондоо нэр хүлээд зовлонгийн ардаас босож чадахгүй ундаг юм да. Үнийг нь амьдралын сорионд шалгалтанда унлаа гэдэг юм. Гэхдээ хамгийн амар нь дахиад ирнэ. Тэр шалгалт арай өөр арга замаар илүү ухааруулахын тулд илүү хүчтэй болоод хүрээд ирж байгаа юм. Гэтэ яг аван туулах тэр зоригийг өөртөө дахиад л агуулна. Танаас илүү их зориг шаардах болно гэсэн үг. Гэтэл өмнөхөө давж чадаагүй хүн дахиад арчуулаад өнгөрнө. Дахиад бүр амар том ирнэ боддоо. Энэ нь хүмүүс яаж илэрдэг гэхээр эхлээд багахан нэг сэтгэл хөдлөлөөс ухаарлаа авчих зүйлээр тохиолддог юм. Тэгээд ойлгохгүй болохоор нь дараа нь өөрт нь илүү том сэтгэл хөдлөлийн хүчтэй амьдралаар нь нийлэн тоглосон маягтай сэтгэл хөдлөлөөр нь орж ирнэ. Тэгээд ойлгохгүй болохоор нь дахиад за тэгвэл одоо махан биетэй чи ярья гэд өвчин болоод ирнэ. Өвчнөд саадж ойлгохгүй байх юм бол за тэгвэл энэ амьдрал гэж зүйлээ дуусгаад энэ амь настай чинь тулаад ирэхээр ойлгох нь гэд амьдралынх нь утга учирыг унгаж амь насыг нь аюулд очруулж мэдрүүлнэ. За тэгээд ойлгохгүй бол явхаа зүр аргагүй болно доо. Учир нь хүн нэгэндээ зовлонд дахин нэр хүлээд эхлэхээр амьдралын хүч нь буураад итгэл нь алдраад зовлон даах нүрээгүй болоод зүгээр л зовлон болгоныг мэдрээд өнгөрөөдөг зовгч болж тийм да. Гэтэл зовлонг даагаад зовлонгийн ардаас аж аргалыг олдог хүмүүс бий. Тэд яаж олох нь вэ? Зовлондоо ухаарч дахин энэ зовлон өөртөө ирүүлэхгүй тулд зориг орж чадснууд нь шүү дээ. Тэгээд тэд аж аргал дараагийн сайхан ахис дэвшлээ авчаад дахиад дараагийн сорионд ордгийн. Амьдрал гэдэг чинь тэр жигтэй биднийг ухааруулах амьдралын сургууль шүү дээ. Яагаад бид нар энэ амьдралын сургуульд сурах болов? Та өөрийгөө л олж авах гэж. Та бүтэн болж бүрэн сэтгэлтэй амьдрах гэж итгэл дүүрэн бүтээх гэж. Энэ амьдралын их тооллыг туулсны эцэст та очир эрдэнэ мэтгэлэлцэх гэж. Таны 30 жил суралцсан зүйл 3 жилийн дотор 30 жилийн турш хийж чадаагүй зүйлээ 3 жилийн дотор хийдэг тэр түвшинд очихын тулд та нар хурцлагдаж, өнгөлөгдөж, өнгө зүсэн олж авч байгаа юм да. Тэгэхээр амьдрал гэдэг чинь ийм сайхан зүйл. Даваасаараа зовлон болгоно даваад гараад ир. Тэгвэл та хүн шиг хүн болно. Хамгийн гол нь энэ амьдрал чинь танд дааж давшгүй зовлон хийзэж өгдөггүй юм. Дааж давах ухаан, дааж давах итгэл зориг танд байдаг учраас л ирж байгаа юм. Тийм болохоор амьдралыг аз жаргал болгож харах чинь ийм л амархан. Амьдралыг зовлон зүтгүр болж харах чинь бас л амархан байгаа үстэй. Тэгэхээр хүний зүгээр л нэг хандлага гэжсэн. Энэ амьдралын царайнууд яаж өөрт нь ирээд байгааг харах өнцгөөс л хамаардаг юм. Амьдрал гэж чинь. За амьдралыг ойлгосон хүнийг хүн шиг хүн гэж байгаа. Амьдралд нөхлөж боолжсэн хүн амьтан болж байгаа юм тэртээ. За өндөрлөө доо. За
та маань одоо подкаст хэрвээ танд амьтай, мэдрэмжтэй, таны дотоод одоо өгдлийг чинь сэргээж тэ танд хэрэг тос нэмэр болж өгж байгаа бол та манай подкастыг цааш нь олон хүнд түгээж өгөөрэй. Тэгээд бодлын эзэн пэйж хуудас, бодлын эзэн YouTube суу. YouTube сувгаар. За баярт.